За сайн байцгаана уу? Ардын элч Минск клиникээс эрчүүд тулгардаг асуудлууд болон бэлгийн сулралын талаар цуврал зөвлөгөө явуулж эхэллээ. За өнөөдрийн сэдэв бол эрчүүдтэй зориулаад та эмэгтэй хүнтэй танилцахад бэлэн байна уу гэсэн сэдвээр өнөөдөр ярилцахаар боллоо. За эрчүүдийн дунд байхад эрчүүд маань найз эмэгтэйтэй болмоор байна. Их нэртэй болохыг маш их хүсэж байна. Даанч олдохгүй юм а гэсэн эрчүүд цөөнгүй ажиглагддаг. За хүмүүс эдгээр эрчүүдийг өөрсдөө охид эмэгтэйчүүдээ голоод байгаамаа. Шаардлага нь өндөр байна гэж жоохон шүүмжлэнгүй ханддаг л да. За миний бодлоор эдгээр эрчүүд маань эмэгтэй хүнтэй танилцахад бэлэн болоогүй юм биш вэ гэсэн бодол төрдөг. За тэгэхээр бэлэн болсноо ер нь хэрхэн мэдэх юм бэ эрчүүд маань? Эсвэл бэлэн болохоо хүлээгээд байж байгаа юм уу? Нэг бол та өөрөө бэлдэж эхлэх ёстой юм уу гэсэн ийм асуултууд гарч ирдэг л дээ. За миний сонголт бол мэдээж та бэлдэж эхлэх нь бол ач холбогдол нь арай өндөр юм аа гэсэн ийм сонголт байна. За мэдээж ямар нэгэн байдлаар 100% сайн шалгарсан арга гэж байхгүй. Багч гэсэн тань тусалж ивэл бидний зорилго бол тэр юм аа гэдэг хамгийн түрүүнд та бүхэнд хэлэх гэсэн юм аа. За хамгийн түрүүнд анхаарах ёстой зүйл бол бид нар хэрэгцээ байдаг. Хэрэгцээг анхаарах нь хамгийн чухал юм. За хэрэгцээний хувьд бол та бэлгийн хамтрагчтай болох хэрэгцээ танд байгаа мó? Эсвэл хань ижилтэй болох хэрэгцээ байгаа мó? Нэг бол найзлж нөхөрлөх хэрэгцээ байгаа мó? Эсвэл хайрлуулах хэрэгцээ байгаа мó? Магадгүй санаа тавиулах хэрэгцээ байна уу? Хамгаалуулах хэрэгцээ байна уу? Бас байж магадгүй. Бүр цаашлбал зүгээр л хоол хийлгэж идэх хэрэгцээч байгаа маа тэгээд. Нэг бол холимог олон хэрэгцээнүүд байна уу гэдгээ тодорхойсноор ач холбогдол нь бол ихсэх юм аа гэсэн ийм зөвлөмж бол эрчүүдтэй өгч байна. За одоо та яг үнэхэрийн бэлэн байна уу гэсэн асуултаа бас өөртөө тавиад үзэх хэрэгтэй. За хараахан бэлэн болоогүй юм шиг санагдвал таны зорилго, чиглэл тодорхой болоогүй байж магадгүй юм байна. Тэгвэл дараагийн зүйлсийг та ирнэ зайлшгүй хийх ёстой юм байна гэсэн юм зөвлөмж байгаа. За энэ дээр бол зорилго чиглэлээ тодорхой болгоо. За зорилгоо тодорхойлох нь мэдээж хэцүү. Та өөрөө зорилгоо ойлгохгүй, эмэгтэй хүнтэй танилцахад зорилгоо сайн мэдрэхгүй байх нь харилцаа удаан үргэлжлэхгүй байхад хүргээд байна гэсэн юм ажиглагдаж байна. Мөн зорилгоо хизээ эхэлж, хизээ дуусгахаа тодорхой болгох нь хамгийн их ач холбогдолтой юм аа. За зорилгоо тодорхой болгох олон арга байдгийг заримаас нь би та нарт одоо дурдж хэлье. Эхнийх нь бол ярилцах арга гэж байна. За та тодорхой зорилгоо итгэлтэй хүн, найз, аав ээжтэйгээ нин өгөө ярилцаж энэ үедээ зорилгоо тодорхойлох ийм арга байна. За дараагийн арга бол асуултын арга гэж байгаа. Энэ миний хэрэгцээ бол тодорхой байна. Тэгэхээр энэ хэрэгцээг хангахын тулд зорилгоо би яаж биелүүлэх вэ гэж өөртөө асуулт тавиарай. Энэ асуултанд хариулж бичих. Ингэснээр таны зорилго тодорхой гарч ирэх тохиолдлууд бол байдаг. Хэрэгцээг хангахын тулд зорилгоо би яаж биелүүлэх вэ гэж өөртөө асуулт тавиад энэ асуултанд хариулсан хариултууд өөртөө бичих нь байна. За дараагийн арга бол зөвлөгөө авах арга гэж байна. Мэргэжлийн эмч байна. Сэтгэл судлаач нар байж бол эдгээр хүмүүсээс ичиж зоох мэдрэмжээ даван туулаад сайхан зөвлөгөө мэдээлэл авч болно. Энэ бол нэг арга байна. За дараагийн арга бол төсөөлөх арга гэж байдаг. Энэ нь бол сэтгэлийн гүнд магадгүй хаалт байна уу? Сэтгэлийн гүндээ шийдвэр гаргаж чадахгүй байна уу?
Ингэвэл та төсөөллөө ашиглаад асуудлыг шийдэх бас боломж байдаг байна. За жишээлбэл ирээдүйн найз охиноо та төсөөлөд үзэж болох нь тэр хүний өндөр нам, үсний өнгө, байгаа байдал, царай төрхийг нь төсөөлөөд магадгүй та зургийн авьяастай ч юм уу чадвартай байвал бүр зурж болно тэр. Тэгэд энийг тодорхойлох нь байна. Мөн танд ямар нэгэн юм хийдэг, баримлаар юм хийдэг хүн бол магадгүй баримлаар тэр төсөөлсөн эмгтэйгээ урлаж бас болох нь байна. Энэ бол бас нэг арга болдог байна. За үнэхээр танд зориг чиглэл хэрэгцээ үгүй бол та ер нь түр азнаарай. Ийм үед үүсгэсэн харилцаа бол бат бөх байж чаддгүй шүү гэдгийг энд бол хэлмээр байна. За ингээд өнөөдрөөс эхлээд энэ 7 хоног бол таныг хайрын, хосын харилцаа холбоо үүсгэхэд бэлэн байна уу сэдвээр манай пэйж дээр пост, контентууд тавигдах болно. Та бүхэн хэрэгтэй мэдлэг мэдээлэл болж чадж байвал бусдаа сайхан түгээгээрэй. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа.